Хилчин дайчид мөөмөн толгой гэж нэрлэдэг сонин тавцастай толгойг та бүхэн харж байна. Монгол улсын баруун хилийн хамгийн домог түүхтэй газар бол Байтаг богдын Бүдүүн харгаатын уул байдаг. Хилчин дайчдын дурсгалд зориулсан алдар түүхтэй хөшөөнүүд энд байдаг үлээ. Хөшөө тийш очих ардын зам балраагүй гэсэнчлэн хөшөө тийш очих замыг та бүхэн харж байна. Энэ хөшөөн дээр 1948 оны 7 дугаар сарын 8-ны өдөр заставын орлогч Хаян Хэрваагаар удирдуулсан эрэлхэг 10 хилчин үүргээ гүйцэтгсэн. Монгол улсын баатар Тэгшээ, Гиван, Даваа Дорж нарын эцсийн дусал цусаа зориулсан газар юм. Эдгээр хилчдийн дурсгалыг мөнгөчүүлж босгосон баатар хилчдийн үлгий Байтаг богдын нурууны хэсгийг та бүхэн харж байна. Энэ нь Монгол улсын баруун хил дээр Байтаг богдын Бүдүүн харгаатын орчмын нутаг. Энэ бол ямар ч хүн сонссон нүднээс нулимс гарч хамар шархирдаг ийм баатарлаг түүхтэй газар юм а. Манай эрэлхэг хилчдийн мөнхийн дурсгал болсон хөшөө билээ. Энэ бол Байтаг богдын ноён оргидөөд өгсөж байна. Энэ үед Монгол улсын хилийн манаа таарч хилчин зэрэг бидэнтэй хамт явлаа. Байтаг богдын Бүдүүн харгаатын гол өгсөж явхад нэгэн хүн чулуу байдаг. Энэ голд байдаг түүхэн дурсгалт газрын нэг юм. Энэхүү үсгэлэнт газарт хоёр улсын хилийн зааг дээр ойрхон ирээд Байтаг богдын Алтан овоонд гарах бэлтгэл хийж байна. Байтаг богдын Алтан овоонд эртний сүг зураг, ховор ургамал ан амьтад байхаас гадна бид бүгдийн өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа халиар хэмээх ургамал, ер нь бид бүгдийн таньж мэдэхгүй олон төрлийн жимс цэцэг ногоо ургамал маш ихээр ургадаг байгалийн ховор тогтцтой газар юм. Монгол улсын баруун хилийн домог түүхт Байтгийн овооны оргил хэсэг дээр энэхүү байгалийн хосгүй сайхан үзэмж бүрдсэн нэгэн оргил байдаг. Энэ оргилийн төв хэсэг дээр Алтан овоо гэж агуу сүндэрлсэн овоо байдаг. Энэ овоон дээр Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын хилийн зааг 179-р баг нь сүндэрлэж байдгийг та бид харж байна. Энэ Алтан овооны баг нь бол Монголын баруун хязгаарын сайн ирчүүдийн тангараг өргөж эх орныхоо төлөө ам бие ариун цусаа урсгаж явсан нэгэн түүх дурсгалдаг газар юм а. Энэ Алтан овоо нь Даргангийн Алтан овоотой адилхан. Монголын нар Даргангийн Алтан овооноос мандаж Байтаг богдын Алтан овоонд жаргадаг гэж ярьдаг. Энэхүү Байтаг богд гэж сайхан нутаг нь 1940-од оны эхээр ховг сайраас ховгийн нутгийнх нь нүүдэллэн ирж энэ нутагт суурьшин амьдарчээ. Энэхүү Байтаг богд хэмээх байгалийн хосгүй үсгэлэнт газар ховор ан амьтад ургамал ургадгийн нэг тод жишээ нь хосоор ургадаг Ван Сэмбрүү цэцэг юм. Цамирлогоо дэлгэн нарлуу тэмүүлж өөрийн үзмжээ гайхуулж байгаа хос сайхан Ван Сэмбрүү цэцгийг бид харж байна. Хүрэхэд хол боловч очиход сэтгэл татам газар бол Ховд аймгийн Булган сумын нутагт орших байгалийн түүхийн хосгүй дурсгалт Байтаг богдын уул юм а. Монгол улсын баатар Бэгзийн Гиваны нэрмжтэй Байтгийн заставаар орж ирж байна. Байтгийн застав нь 1933 онд хилийн зэрэг байгуулагдсантай энэ чацуу түүхтэй застав юм байна. Монгол улсын баруун хилээр орж ирсэн зэвсэгт дээрэмчдийг 24 цагийн дотор эх орноос хөөн гаргах тушаалыг хүргэж өгсөн Ховд аймгийн Булган сумын харьяат Баясгалангийн Бадмын алтан шарил байна. Хилийн 3 дугаар застав буюу Уушгийн застав. Монгол улсын баатар Бадам энэхүү Уушгийн заставаас үүрэг авч эх орныхоо өмнө хариуцлагатай үүрэг гүйцэтгэж дээрх тушаалыг Осман Гоминданы цэрэгт хүргэж өгөн эх орныхоо төлөө алтан амиа өгсөн ийм баатарлаг хилчин юм. Өнөөдөр Монгол улсын хилийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох улсын хилийг хамгаалж байгаа хилийн харуул гэж үнэхээр айлын дайтай айл шиг үүрэг гүйцэтгэдэг. Энэ Хятадын хилийн харуул. Энэ зэрэгцэж ирсэн Монголын хилийн харуул хоёрыг та бүгд харж байна. Шаахатын ус гэж нэлээн эртний домог түүхийг харуулсан газар. Энэ газарт эрт цагт тэнгэрээс нэгэн солир унаж тэрхүү солироос ард олон гуйж авдаг байсан бөгөөд гуйдаж авах гэж ирэхсдийн мянган шаахаа энд үлдэж бусад хүмүүс нь хордсон гэдэг домогтой. Хилийн хоёр манаа улсын хилийн тодорхой хэсгээр бичиг солилцдог. Энэ солилцдог хэсгийн нэг нь Монгол улсын хилийн 141-р баг нь буюу Уушгийн застав болон 3 хүүхдийн застав дээр хэн ахлагчтай манаа хэдий дүүрэг гүйцэтгэв.
Энэ хугацаанд ямар зөрчил байсныг тэмдэглэн үлдээсэн тэмдэглэлийг та бүгд харж байна. Эх орныхоо төлөө амир өгсөн 7 хөлчний нутаг болох Нохой Долоохын хэлийн харуул байна. Энд улаан сухаа гэж сайхан ургамал байна. Энэ сухаа нь биеийн эрүүл мэндэд маш сайн, ялангуяа амны хөндий шүдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. Эртний түүхт Ураанхаан алдарт бүхэж өмгийн тулгаж тавьсан чулуутай удам дамжин домгөлсөн 3 хүүхдийн застав дээр ирж байна. Дэд хурандаа Батсүх дарахтаа энэ застав нь улсынхаа хөлийг хамгаалах, алдашгүй дархан байдлыг хангах эрхэм үүргээ 31 жилийн хугацаанд амжилттай биелүүлж яваа билээ. Хөлийн тэнгэр зэлмэг байж хилчдийн яруу алдар бадар тугай. Та бүхэнд 3 хүүхдийн домгоос өгүүлбэг. Эрт цагт булган голын хөвөөнд туйлын үзэсгэлэнтэй сайхан 3 охинтой нэгэн айл байсан бөгөөд 3 охин нь булган голд усанд орж байтал нутгийн нэг адуучин залуу 3 хүүхний нүцгэн биеийг харж үнэхээр гоо үзэсгэлэнтэй сайхныг нь багтан хувцсыг нь аваад нуурчихжээ. Ингээд 3 хүүхэн хувцсгүй хаана очих билээ хэмээн бүгдийж суугаад 3 уул болон тогтсон гэдэг. Тэгтэл адуучин залуу би ийм 3 сайхан хүүхнийг уул болгосон тул амьд яваад яах билээ хэмээн зүрхээ авч чулуутахад дээр яригдсан олон булгийн заставт байдаг зүрх улаан уул үүссэн ба уушгаа авч чулуутахад уушгийн улаан уул үүсч өөрөө 3 хүүхний хажууд өнчин толгой болон тогтсон хэмээн домгийг нутгийн ардууд хүүрнэн өгүүлцгээдэг ажээ. Үлэмжийн тансаг булган голын сав хөндий минж загсаар баялаг миний торгууд нутаг. Та бүхэн булган голын сав хөндийг харж байна. Энэ гүрийг Хөлийн цэргийн 252 дугаар ангийнхан ирж байгуулах гэж чадаагүй ба булганы мужаан корон даш анх байгуулсан ганц гүр бөгөөд 60-аас 70 жилийн нүүр үзэж эдүүгээ ярантын гүр гэж алдарсан билээ. Энэ хошуун дээр хонхот харгана гэдэг сонин харган байдаг. Сүүлийн үед хонхыг нь бөөрийн өвчнөд сайн хэмээн хэрэглэдэг болсон байна. Булган сумын нутагт 2 томоохон зам байдгийн нэг нь даацын зам буюу хөшөөт тагшгэн бомтыг холбосон зам юм а. Энэ зам бол мянганы босоо тэнхилгийн хар зам. Энэ замаар тагшгэний бомтоос цагаануур орох эхлэлийг 65 км тавьсан байгаа. Бүгд найрамдах хятад ард улсын Шинжаан уугрыг дайран өнгөрдөг. Монгол улсын баатар Тэгшээгийн нэрэмжтэй Ярантын застав 1933 онд байгуулагдсан Хөлийн цэргийн анхны заставуудын нэг лээ. Яг энэ Хөлийн бомт дээр байгаа сүлдэт багныг та бүхэн харж байна. Энд агуу том гэрийн бөөр байна. Монгол улсын маршал Хорлоогийн чой болсон 1944 оны 4-р сарын 14-ний өдөр Османы дээрэмчдийн бүлэглэлийг толгойлогч Османтай уулзсан зэвсэг өгч өөрийнхөө талд авч байсан түүхэн баримтат гэрийн бөөр юм. Үүний дараа эх орончдынхоо хилчидтэйгээ хамтарч үүрэг гүйцэтгэх талаар анхныхаа саналыг өгсөн. Ингээд Батчаргалын дүгрээ баарайн чулуунда нарыг дуудаж хилчидтэй хамтарч үүрэг гүйцэтгэх ардын сайн дурын группийг байгуулсан. Энэ группийн гишүүдээс хожим амьд сэрүүн хөдөлмөрдөж яваад өөд болсон Баатар хилчдийнхээ алтан шарилыг хүндэтгэж энэхүү хөшөөг босгосон билээ. Булган сумын Вангийн торгуудын бас нэгэн шүтээн уул Дашваанжлах хайрхан уул. Ураанхай хөвөн жумаг торгууд нутагт амьдрахаар эрэхтэй 280 кг орчим хүнд шаргал чулууг тэр голоос өргөж ирж тавьсан гэдэг түүхтэй. Торгууд төмн нь наран саран тамга, ташуур тамга буюу малиа тамгаараа бусдаас ялгагддаг. Энэхүү тамгыг хадан дээр сийснийг та бүхэн харж байна. Ховд аймгийн Булган сумын нутагт маш олон хадны сүг зураг, сүг бичиг байдаг.
Эртний сүг зургуудыг янгир алсан анчин нь хадан дээр нь янгираа амьд байна гэж дүрсэлдэг байжээ. Эдгээр нь манай эртний өмнөх үеийн бүтээлүүд юм. Бүгд шинжлэгдэж маш ихээр судалгаанд орж буй сүг зургууд байна. Энэ бол манай булган голын хөндий дагуу маш ихээр тохиолдно. Үүний нэгэн хэсгийг 5 голын нутаг, Баян гол, Бумбал, Жаргалант, Тошилт, Эндэрт, Бошгот, Цөөг гэдэг газруудаас харуулж байна. Эдгээр нь эртний түүхийг харуулсан хосгүй агуу сайхан зургууд байна.